Нэг өглөө сайхан унтаж байсан чи хөгжим дуурайд сэрвэ. Гайхаад эргэн төрнө харсан чи харин play time дээр ирсэн байт юм да. За нэгэд play time дээр байгаа юм чин босож өглөөний цайнд ганц пив болж уу гэж бодоод явлаа. Эргэн төрн бөөн гоё ганган хувцастай хувцгүй хүмүүс. Хэсэг алхаад явж байсан чи урд бүр янзын бүхстэй урт сайхан гизгтэй хүн зогсож байна шүү. Өгдөг сайхан бол зүс сайхан гэж бодоод шууд танилцах санаатай очиод хөөе өхөн сайхан наадаж байна хоёулаа танилцах уу гэд асуулаа. Тэгсэн тэр өхөн эргээ харсан чи харин эрэгтэй хүн байд юм да. Тэгснээр над руу харснаа мачи стрейтэлтэй гэснээр яваад өгд юм да. Би ч дотроо за play time дээр хамаагүй хүн амьтантай араас нь харчаа танилцж болохгүй юм байл та гэж бодоод цааш алхлаа. Цаашаа явж исэн чинь манай MC Алтай кам подолох зараа сууж байдгийн би бүр гайхаад явж очиод "Hey bro, шинэ бизнес эхлүүлж байгаа юм уу? Юу хувц зараа сууж байгаа ингээд асуулаа." Тэгсэн MC Алтаг "Үгүй ээ, мань чи ажлаа ахаа шалаад манст орсон. Энд хүмүүст өөрсдөр нь подолох бас даавн торон дээр зураг зурулж хэвлэл хийлгэж байгаа. Чи гоё подолкон дээр зураг зураач гэдэг." Би бүр гайхаад "Чи чинь манай хамтын гишүүн биз дээ. Ер нь яагаад өөр ажил хийгээд яваад байгаа? Дуу муу хийхгүй юм бол над MC Алтаг гэдэг нэрээ над буцааж өг гэсэн чи Алтаг MC Алтаг гэдэг нэрээ тайлаад аваа гэд надад өгчтیں۔ Би ч за яг гоо манай хамтлагт дахиад 2 хүн байгаа юм чинь гэж бодоод уур урж байсан ч подолкон дээр юм хийлүүлээд зурулж аваад цааш явлаа. Цаашаа пив болж уух санаатай алхаж байтал үнэхээр хөөрхөн жинхнээс охин зогсож байдیں۔ Би ч дотроо за энэ охинтой л танилцаад хамт алхаж байвал кул харагдах юм байна гэж бодоод шууд очиод "Сайн уу охин? Чи надад таалагдж байна. Би бол угаасаа чам таалагдж байгаа бах. Хоёлаа танилцъя" гэд асуулаа. Тэгсэн тэр охин намайг азаа гэдэг. "Чи рэпер ханаа байна те" гэдэг. "Би өөр хин байв штэ хонгор минь. Хоёлаа явж пив уух уу" гэж асуусан чинь ууж болж л байна л да. Тэгтээ эхлээд ирүүл байгаад дээрээ нэг скитер гулгаад үдчмээр байна. "Чи мундаг юм чинь чадна л ийцтэй" гэдэг. Би тэр охинд "Би бол рэпер ганаа. Надад чадахгүй зүйл байхгүй" гэд хамгийн өөрхөн байсан залуугийн скетийг аваад гулгасан чинь шууд саваад унчт юм да. Тэгсэн нөгөө охин хурч ирээд гараа өгч намайг босгоод "За яах вэ? Хүн болгон төрхтэй скетер гулгаж чаддаг байдаггүй шүү дээ" гэд мэдээж нэг юм хэлээд намайг босголоо. Толгойг хэсэг эргээд л байлаа. Тэгээд зүгээр болохоор нь би нөгөө охинд "За одоо босон бол би өглөөний пив уугаагүй байна л да. Хоёулаа явж пив уух уу" гэсэн чинь тэр охин "Үгүй, хоёулаа хамгийн гоё бас инээдтэй хэсэг дээр очиог байна. Тэрэн дээр очичоод тэгээд пив ууя" гэж шууд гарнаас атгаад намайг дагуулад явлаа. Тэгээд яваад очсон чинь арай өндөрөөс үсрээд үсэрч байхад нь зургийг нь дагаад бас slow motion видео өнтер хийгээд авч болох ванси хэсэг байдیں۔ Тэгснэ тэр охин "За чи намайг энэ дэлгэцээр харж байгаарай" гэж шууд дээшээ гарснаа үсэрчтیں۔ Би ч дотроо "Займ ямар галзуу охин бэ? Энэ л яг миний зайны ханд байна да" гэж бодоод зогсож байсан чинь нөгөө охин хурж ирсэнэ. "За чи үсэрч. Тэгээд явж пив ууж хөгжим сонсъё" гэж авд юм да. Би өндрөөс айдаг ч одоо яаж өндрөөс айдаг гэж хэлэвтэй гэж санаа зовд. "За тэгээл да" гэж шууд дэшээ гарлаа. Дээр гараад зогсон чинь толгой өргөд нэг л бишээ. За дүүрс ирэг одоо яах вэ гэж бодоод нүдэд тасаанаад л үсэрсэн чинь харин айгуугаа дажгүй мэдрэмж аваад буугаад иртээ. Тэгсэн нөгөө охин миний зургийг авч сторид хийлээгээд хүн амир зураг харуулснаа. "За одоо явж пив уух уу да" гэд яг миний хүсэж байсан зүйлийг асуулаа. Би ч уугаантаас yes гэдэл нөгөө охиныг дагаад л цаашаа явлаа. Пив авах гээд оцсон чинь нөгөө охин надаа "Манай найзад бас пив аваад өгөхгүй биз" гэхээр нь "Тэгээл да" гэд харсан чинь 10 гаруй хүн даллаа зогсож байд юм да. Би ч банцандаа хамаг мөнгө шавхаад л пив авлаа. Тэгсэн тэр охин пивнүүдийг бүгдийг нь авснаа. Би тэгэхэд new wave дээр байж бай. Чи араас хүрээд ирээрээ гэж төглөөд яваад өглөө шүү. Би пив авчаад new wave дээр араас нь очсон чинь харин нөгөө охин бүр найзуудтай хамт байхгүй байдیں۔ Өгсөн өсрөн залгасан чинь бүр ашиглалтанд байдгүй шүү. Мөнгөө дуустал би түүнийг пивээр дайлсан. За тэр мөнгө өргөж яах уу надад иргээд олдноо. Гэхдээ нэмэгтэй хитэн хүнийг ингэж ашигласан бол за мэдгүй сүлжин ашигласан хүн нь би байгаасаа гэж бодоод л пив ууж play time-а enjoy хийсэн юм да. Ер нь тэгээд охин чигтэх гэж биш, стрессээ чигтэх гэж play time яв гэдэг шиг тэр цагаас хойш би play time дээр стрессээ тайлж сайхан хөжилдөг л болсон доо.